Африкийн төв хэсэгт турших бүгд найрамдах ардчилсан Конго болон Уганда улсад Эбола вирусын халдвар эрчимтэй тархаж байна. За дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас үүнийг олон улсын хэмжээний нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал гэж албан ёсоор зарласан. Энэ удаагийн дэгдэлт нь Эбола вирусын Бунди Бугё хэмээх ховор төрлөөр үүсгэгдсэн. За дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хувьд өмнө Эбола вирусын Заир төрлийн эсрэг вакцин гаргаж байсан ч энэхүү шин төрлийн хувьд одоогоор батлагдсан эмчилгээ болон вакцин байхгүй байгаа нь гэж мэдгдсэн. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг улам эзэгтэй болгож байна. Одоогийн байдлаар 80 хүн уг өвчний улмаас нарсас барсан гэж сэжиглэгдэж байгаа бөгөөд нийт бүртгэгдсэн тохиолдол нь зөвхөн Конго улсад 240-д хүрээд байгаа юм а. За Уганда улсын нийслэл Кампала хотод Конгоос зочиж очсон 2 хүнээс энэ халдвар илэрч 1 хүн амьнасаа алдсан юм байна. За тус байгууллага халдвар хөрш зэрэгэлдээ орнуудад тархах өндөр эрсдэлтэй байгааг анхааруулсан. За улс орнуудыг хилээ хаахгүй байхыг хүлээзэнтхийг бол уриалсан байна. Учир нь хил хааснаар иргэд хууль бусаар хил нэвтэрч халдварын хяналтыг алдагдуулах эрсдэлтэй гэж үзэж байгаа юм байна. За халдвар авсан эсвэл хавталт орсон хүмүүсийг 21 хоногийн турш тусгаарлах шаардлагатай мэргэжилтнүүд зөвлөж байна. Америкийн нэгдсэн улсын өвчнийг хянах өрчлөн сэргийлэх төвөөс энэхүү онцгой байдалтай холбоотойгоор Конго болон Уганда улсад нэмэлтээр эмч болон мэргэжилтнүүдэд илгээхээр шийдвэр гаргаад байгаа юм байна.